зүйн байдлыг сайжруулахад бид нэр хэдэн талаасаа сайн ярьж ээж энэ асуудлыг шийдэхгүй бол одоо гамбат эмчээнийг боловсруулад явж байгаа эмнэлгийн мэрэгчлэлтний эрх зүйн байдлын тухай хууль гээд тэр хуулийг уншихад бол аюулгүй учир дутагдaltaй байна. Тэгэхээр энэ асуудал дээр бол яам үйлдвэрчнийхээ хамтарч одоо хилцүүлэг энэ төр хийж ээж нэлээ одоо энэ салбарынхны 56 мянга гаруй энэ хүмүүсийн асуудал энд орох учраас энэ хуулийн дээр бол маш сайн анхаарч хоёр талын хилцүүлгийг хийхгүй бол болохгүй байна гэж. Одоо энэ даатгалын шинжилэл гүйцэтгэлийн тогтолцоо гэдэг нь энэ бол маш том боломж гарч ирж байгаа гэж үзэж байна. Энэ одоо бидний жинхэнэ хүлээж байгаа. Энэ гүйцэтгэлийн тогтолцоогоор ажиллаад ирэхдээ аяндаа эмзгүүд маань өөрийн гэсэн юутай болж хуримтлалтай болж санхүүжилттэй болж тэрүүгээр тэр ажилтны цалин нэмэгдэх бүрэн боломж үүсэж байгаа гэж миний зүгээс харж байна. Хамгийн гол нь одоо энэ эрх зүйн орчин энийг биднес маш зөв юугаар бодлогоор бүрдүүлж өгөх ёстой. Олон улсад бол бүр наад зах нь хэд ч л одоо Библийнхаа сайн самаратын хууль гээд тий энд хүнд тусламж үзүүлэх гэж байгаад гэмтээсэн жижиг сажиг асуудлуудыг бол одоо шүүхгүйгээр явуулдаг ийм одоо юу гэдгийг одоо бараг л номлол шахуу юм хүртэл хууль болоод явж идэг бол одоо манай салбарт бол энэ байдаггүй. Тийм болохоор бид нар бол галын шугам руу өөрсдийнхээ аймаар дэмчин тавиад одоо бусдын амь насыг аврахаар одоо ордог. Тэгэхээр энэ байдлуудыг ч гэсэн одоо засаж залруулсан хууль тэгээ даатгал эрсдлийг ажлын хариуцлагыг одоо тухайн хүнд нь илүү ээлтэйгээр зохион байгуулсан энэ бодлого шийдвэрүүд бол гарах шаардлагатай болчихдог.